сайхан бэлэгтэй зуны сарч гараад эхэлчлээ. Одоо гээд наадан болно. Би таныг бас нэг юм дэх үнэлж явдаг. Та сайхан Монголын яруу найрагт их хайртай. Би зөвхөн шууд хариулахгүй байж болно хэлэхгүй. Та цээжиндээ маш олон шүлэгтэй хүн. Хамгийн дуртай шүлгээр уншиж та. Миний шүлэг биш өөр шүлэг шүү. Тэгээ та өдөр өвдсөн болно шүү дээ, тийм ээ. Тэр айд яриагаа хэлээ. Бүр гоё юм шиг. Тэгээ ёо яг энэ нэг хөдөлмөрийн хүний натурыг гаргасан гоё шүлэг байдаг шүү дээ. Таны өөрөө чинь бүтэн уншихаар нэвтрүүлгийнхаа цагаас яаж ба хоршоо дэрэмгээд бомон шууд тагуурл өрснийг аз цаяа минь гэж боддог хоршоо дэрэм. Буугаад өлдөг буурал замбуулын алтан ширээ минь гэж залбирдаг хорвогийн дэрэм гэж төгсдөг. Тэр мөн гоё шүлэг. Тэрэн дээр бол одоо нэг гоё мөртүүд байдгийн хугацаагаар авсан цэргийн одонгууд хорондагийн ингэр дээр чиглэлдэж болсон юм. Үннээрээ явсан дэрмийн ингэр дээр өгөөдөө ганцна гэлайх нь яваа гэдэг. Одоо бизнес нэг юм асуучих. Та чи ёстой харин олон одон шагнал авсан хүн дээ. Бүх шагналуудыг авсан да. Би тэрийг бол ёстой нэг сайн хэлдэг хорондагийн ингэр гэдэг шиг би бол тэрийг нэр тэртэйгээ зүүж явах хэвээр би боддог. Би энэ одон алтан гад Сөдмийн гаяны улаантай одон авсан. Энийг төр зэсгээс яасан. Би 30 жил энэ салбарт хүнд хортой халуун одоо хөдөлмөрийн бүх хүнд нөхцөлд ажиллаж ингэж 4-р цахилгаан станц, 3-р цахилгаан станцд ажиллаж исэн. Энэ хоёр том өндөр ардын станц. Яг тэр нөхцлөөр ажиллаж байгаад авсан. Тэгэхээр би тэрийг бол хинээ ч өмнө юу яддаг. Нэг Твиттерээр нэг нөхөр намайг одонгоо зүгээд алдартай авахтаа би 2 одонгоо зүүц. Тэгсэж энэ нөхөр морь хийж хагаад хөдөлмөрийгээ яарчлаа гэдэг. Тэгээ би хэрэлдээд нөгөөдөгтэй. Би наадах гэж хүнд хортой халуун нэгцэд 30 жил ажилласан. Тийм үү бацаа мэн гэсэнтэй би зүгээр өөр хэлэх үг болтой гэдэг. Тийм үү.